Сэрээрээ босоороо. За өглөөний 2 цаг 30 минут өнгөрч байлаа. 102 дахь өдөр минь эхэллээ. За энэ өглөө эхнэр гадагшаа явж байгаа. За эхнэрээ гаргаж өгөхөөр одоо буян тухай нисэх онгоцны буудлын руу бид явлаа. За эхнэр ээж хоёр Сан Франциско руу бас явж байгаа. За удахгүй миний хагас жилийн шинжилгээнд орох үе болж байгаа учраас за эхнэр төрүүлж очоод за эмнэлэг болон газруудыг судлахаар төрүүлээ хөдөлж байгаа. За ингээд эхнэрээ өглөө нисгчээд 5 цаг гээд гараад ирсэн агаар бол өстой янзын сайхан гар дээрээ өглөөний сайхан дасгалыг хийгээ сунаачаа гэртээ ирсэн 6 цаг болж байлаа. За нөгөө алдарт ярамгийн төгжрөл бол 5-6 цагийн хооронд юуч байдгүй юм байна лээ. За ингээд өчигдөр нэг пицца авснага октоудаа халааж өгчөөд октоудаа сургуульд нь гаргаж өгчөөд гэртээ ирээд өглөөнийхөө 400 дээснэгээ дасгалаа сайхан хэлээ. За өнөөдөр бол гэртээ цаг гаргах өдөр байгаа. За өнөөдөр дээр 7 хоногийн өмнө эхлүүлсэн Ишкава үндсэндээ хаалган үйлдвэрээс гарсан гэсэн тэрийг авчирж угсрах ажилтай байгаа. За мөн бас бус гадуур амжуулах нэлээд ажлууд байгаа. Тэр гэдгийг амжуулнаа. За ингээд гидснийхээ таталтыг хийчээд Баян зүрх дүүргийн эрүүл мэндийн төв дээр очиж шинжилгээний бас нэг хариугаа эмчтэй тулгачаад за ингээд EMR-т орж нэг үзэн бас бус нэг чихэр жимс авчаад 100 айл руу шууд авхлаа. За зүгийн үр дээр очиж нөгөө Шкавныхаа хаалгыг аваад октоудыг ирэхээс өмнө Шкава угсар дуусгах зорилт тавиан ажил руугаа орлоо. За ингээд Шкава ямар ч байсан угсарчлаа. Ингээ октоудыгаа сургуулаас нь өдрөмжүүлэхээс нь очиж авлаа. Ингээ гэртээ ирсэн 6 цаг 30 минут өнгөрч байна. За өвөө хоёр охинтойгоо шатар тоглоод октод Шкав болцсон байж тэгээ баярлж байлаа. За ингээ эхнэр эзгүй болохоор октодын сурагчдын дэвтрийг эрүүл мэндийн ягаан дэвтэр дээрээс нь харж агаад мэдээллийг бөглөөд ямар ч зүгөө явууллаа. Оройныхоо тасгалыг хийж 13 минутынхаа гүйлтийг ямар ч эхлүүллээ. За энэ өдөр ингээд эхнэр байхгүй болохоор ер нь байх үед нь одоо ямар их ажил амжуулдаг гэдгийг мэддэггүй хэрнээ байхгүй болсон хойно нь одоо эзгүй үед нь одоо маш их ажил амжуулдаг юм байна гэдгийг нь бол ойлгож байна. За ингээд охин хөл дээр суугаад гидснийхээ таталтыг хийснээр дасгал дууслаа. Бүгдөө сайхан амраарай.